Almas Movie Guide. За өнөөдөр бол жинхэнэ гол кино ярьж өгье. Хэрвээ хиймэл оюун ухаан инээтрэн хөгжүүд сэтгэл хөдлөл зүрх сэтгэлтэй робот бий болоод тэр нь танхай бор хар шар нэг нарын гарт орвол яах вэсэн бол яах вэ гэдгийг альман та бүхэнд Chappie хэмээх киногоор харуулдаг өгнө. Өмнөд Африкийн чөлөө, Америкийн чөлөө нэг улсад гэмт хэрэг энтер бол ухаан алдсан газар. Юун Готэм, баг Улаанбаатар юм уу хаашаа? Яг манай монголчууд шиг л ард иргэдэн зовоол байдаг хэзээ. Гэхдээ тэгээд харууд юм болохоор бас бөө сэлэм, за сэлэмч гэж те. Бөө пуужин гэх юм уу хаашаа? Иш хөөхий тэгээд хідэн цагдаа нар ч бас үнэн шамраа. Бас л хөөхий тэгээд гэмт хэргийн золиос болоод алуулж талуулаад дуустдаг нөхдүүд. Ер нь тэгээд кинон дээр албаар тэгж хийгээд байдаг юм уу? Эсвэл угаасаа ч тийм юм уу? Цагдаа нарын дөрвийг дандаа мяахаар хийдэг те. Тэгээд зарим кинон дээр хамаг юм дуусны дараа ирж энтер. За тэр чих. За тэгээд ард түмэнд хохироо цагдаа нар нь хүчрэхээ болоод ирэхээр манай 76 арга хэмжээ авч эхэлнэ. 126 болчлоо нэрээ. За тэгсэн манай хамаг бүдүүн дарга нар амар шийдэл гаргаж ирэндээ. Дэлхийн хамгийн анхны робот цагдаа бий болох. Хажууд нь манай 500 сая жуулчин бодтой сонсогдоод байна үгүй юу? За гэхдээ кино юм болохоор тэгээд робот энтер хийчин л дээ. Тэгээд нийгмийн эмх журмыг сахих роботуудыг бүтээж байгаа компани дээр хамаг анхаарал очтдгийн баг үстэй. Энэ компани өмнө зөндөөл мундаг роботуудыг бүтээж байсан туршлагатай газар. Инженер нэгэд энэ Vincent гэх залуу. Манай энэ залуу үнэхээр зөвүүн гар. Айгүй ухаантай тэгж яагаад хиймэл оюун ухаанд бүрэн итгэдэггүй болохоор тэр шилэмийн тусламжтайгаар хүн удирдах болох робот энтрийг бүтээж байсан юм байх. Бараг Elon Musk бит хоёр юм уу аашаа амар ухаантай. Тэгсэн нөгөө цагдаа роботыг чи манай хүн бүтээгээгүй юм байна. Энийг нь залуухаа юм байж айгүй мундаг John гэх нөхөр бүтээсэн юм байна. Хараад байхны үгүй л номын зөвүүн нөхөр байна. Гэхдээ энэ л бүтггүй. Цагдаа роботоо хиймэл оюун ухаан дээр суйрлуулж бүтээсэн юм байх. Нэгээсэндээ өөрөө сэтгэж бодож тушаал гүйцэтгэх чадвартай гэсэн. Эннээс болж ихэн болно шүү. Матрикс үзэж байгаагүй мөн аш. Гэхдээ тэгээд өөрөө боддог хүн амьтантай амар хамтарч чаддаг дайралт хийж байхад төмөр юм болохоор урд нь гараад халахалцдаг робот гэдээ бодохоор нэг талаараа амарч юм шиг амт зэвсэг юм уу та? За тэгээд амжилттай бүтээгдсэн робот цагдаа чинь амар газар авч өгнө. Хүн болгон яриад амдаа ширнэлтэд л бүр бусад улсуудын улс төрчдийн анхаарлыг татаал. Тийм мундаг юм бүтээс үний чинь шагнахгүй алдцуулна үстэй. Сакс тоглож байгаад гол оруулж хаад үрдэл шагналаа авдаг. Манай монголчууд байсан бол хамаг нэр хүнд алдар нэрийг нь өөртөө авах гэж зүтгэх байсан биз? За тэгээд номын турхай залуу маань нэмэлт хөрөнгө оруулалтын тэр аваад ажлаа улам цааш нь үргэлжлүүлнэ гэд сүйд. Тэгсэн нөгөө киноны ихэнд андуурдаг анд энд суугастай. Гол нь харлаа татархаад бүр өглөө. Атархаа дотроо бараг яаж энэ нөхрийг шатан дээрээс түлхэх вэ гэж бодостой. За тоглосон юм. Өөрийнх нь санааг тоолгүй энэ баачкаг сонгосон болохоор л хөөрхий гомдостой. Ер нь энийг болдоо нөгөөг нь гомбо гэд дуучаа. За тэгээ манай гомбо маань бол хүнд атаарх нь инээ тэрэ гэсэн бол байхгүй. Урд хажлаа л хийдэг нэгэн. Угаасаа л бусдын зүйл инээ тэрэг тоолгүй өөр дээрээ л анхаардаг хүмүүст амжилт гаргадаг штэ. Тэгэд болдоо шиг гоншгоноо л байвал нэг байранда үлдэнэ л дээ. За тэгээд гомбо маань бүр амралт чийж мэдхэ байж шүний цагаар хүртэл ажилдаа шамдаж тwerk хийж чадах роботыг бүтээхийг хичээсээр за тоглосон юм да. Турбан дээр бүжгэлдгийг хүссэн. За дахиад л тоглосон юм да. Яг л хүн шиг сэтгэж бодож бүр мэдэрдэг роботыг бүтээхийн тулд нойр гэдэг зүйлийг үгийн сангасаа хасаж ингэж мэрийж байгаа. За тэгээд ажиллаад байла. 3 жил тэнэг юм шиг хичээсний эцэст амжилттай ажиллах програмыг бичиж чадав. Тэгээд бөөм баяр болоод дарга дээрээ очиод тестлээд үзье гэсэн чинь моо гэж салавж өгнө гэж аргагүй штэ дарга нар нь манай найз юм чинь. Би хэлээд битгий хүлээж яв гэсэн юм аа гэхгүй юу. Зэвсэг шиг ашиглагдаж байгаа робот төгөлдөр хуур тоглодог. Шүлэг энтер бичдэг байлаа гэд ямар ашигтай юм болоороо дагараа гэхин тэр уг нь ч үнэлтэй тий. За тэгээд ажилтаа уулаараа донцсон нөхөр чинь өгсөн бас өөрөө тестлэд дуусгач штэ лайл байна гэд 4 журмыг зөрчиж эхэллээ тий. Танд сонголт бий. Өнөөдрийн хөрөнгө оруулалт маргаашийн хөгжлийг бий болгож байна. Хүүгүй, шимтгэлгүй, нийгмийн даатгал шаардахгүй, урьдчилгаагүй,
Таны хүссэн электрон барааг газар дээр нь 100% лизингээр шийдэж байна. Танд сонголт бий. Боломжтой үеийг харж хүлээж байгаад нэг сонин өрөөрөөр жаагаад орлоо шүү. Ямар учиртайг мэдэхгүй ч сүртэй тусдан тавьчихсан нэг флаш энтер нууцаар аваад байхаг бол хулгайгаар л бужигнуулах гэдэг шиг л байна. Тэгээд бас нэг ажиллагаанд ороогүй байсан цагдаа роботыг машинд ажихэд яг харих гэж үтэл яасан гээ дээрэмчид нөгөөдхий чинь зогсоогоод хар уут баглаад аваа явчихна. Амар шүү би ихнэр хүүхдгүүж илээ амьдрмаар штэ. Цалингийн зээлийг мань хин төлөх юм бэ? Prus, ипотек, iPhone 6, AirPod энэ бүгд зээлэр штэ. Оймсын хүртэл байрны доод дэлгүүрээс 3 важ төлийгэд авцсан штэ гэж гуйсан чинь. Чамаг алдахгүйг гомбоо мэд гин шүү. Яасан бэ гэсэн чинь энэ чинийг хар тамхи гаргах ажил дээр фейлдчихсэн бүтлгүү гараад юм бэ. Тэгээд хамтарч ажиллаж байсан бүлгэл нь 20 сая доллараар нэхэд бөөр алуулахын дагууругаа энэ хэдэд үлдсэн ганц арга нь бас л дээрэм хийх. Дааж манай хүний бүтээсэн амар мундаг цагдаа робот нар нь ёо цагдаа робот гэсээр байгаа залхлаа. Сурснараа гамбаа гэлээ шүү. Гамбаа нар нь хамгаалаад гай болоод байгаа юмсан жилдээ. Тэгэл ер нь манай хүнийг барьж аваад яаж гамбаа нарыг ажилгаагүй болох вэ гэдгийг хэлүүлэх гэж байгаа юм байна. Манай хүн ямар ч тийм арга байхгүй штэ гэд хэлсэн чинь худалж утсан гэж шууд алах гээд байхаар наргаа бараад нэг арга зааж өгнө. Энэ роботыг та ихэд ашиглаж болноо. Юу нөгөө гамбаа нар энэ бол шал өөр түвшний зүйл. Ганц гэмн бүрэн тестлэгдэж дуусаагүй байгаа. Энэ тэрэг л амиа аврахын тулд арга бараад нөгөө 3 жил мэрэж арай гэж бэлэн болгосон роботоо санал болгоно. Хөөрхий зайлвал амь тулсан газар тэгэд хинчгэл ингээл байх та. За тэгээд манай хүн 3 жилийн хөдөлмөрөө арай гэж нэг юм гамбаад суулгаад асаад л шууд л галзуу хүн шиг ойрлж чадлаад байна. Худлаа болжтэй гэж бодтол үгүй шүү. Харин ч эсэргээрээ дөнгөж төрж буй хөөхөчийг аашлж байгаа тэр. Яг л хүн шиг бодож сэтгэж чаддаг робот бэлэн болох нь эндээ. Яг хүүхэд шиг л өхөөртөн байгааг анзаарсан бүлэглэлийн нэг эмэгтэй түүнтэй яг ээж шиг дуудаж аргадан нэр хүртэл өгөөд амжив. Тэр нь Чапи. Манайхан бүр баярлаад өглөө аргагүй штэ. Энийг л хүсч мөрөөдөж ирсэн залуу юм чинь. Яг л болсон шиг баярлж байгааг нь хараад байгаарэ. Гэхдээ заагаад өгчхвэл тверк бол хийгэл юм байна тий. Зац тэрч. Тэгтэл энэнийг юм ойлгож өгдөгөө үлбийсэн мафийн толгойлогч нь юу бүтээчгээд байгааг нь ойлгохгүй эргүүдч өгнө. За болдоор эргээд орё. Энэ нэг амт өөрийнхөө санааг хэрэгжүүлчих гэлээс та үзэж тарах. Даанч тоож байгаа хүн нэг ширхэг чалга. Амихандаа бүлт үсрээл батлуулчих гээд байхад нөгөөдүүл нь тоосон чинжгүй. Наа чин бол ямар ч үзэмжгүй яг чам шиг царай муутай байна. Дээрээс нь амар зардал өндөр мэд бүтггүй гэл суугаад. Бас муухай хорон хөхтэй бачканар бүр эргэн тойронд гинт хэрэг утгаа алдаад дэлхий бараг сүнсэн ч чиний над робот орчин бол дутхгүй чиг шиг. Урмыг нь бодож яахан соёлтой байчихгүй да тий. Ингэж яагаад амар хорон сандтай юм гараад ирвэл яа. За энэ бороо маань боор бараг дэлбэрлээ. Тэгэд өөрийгөө ч контролдохоо болоод бүгдийг нь алан тална гэж явлаа да. Гэхгүй юу? Хаашаа яваад байгаа бол доо гэсэн чи нөгөө гомбогийн хусдаг флашыг авч хөдөлгөөнд оруулах гэсэн юм байна л дээ. Юу гэж байх вэ? Гомбо дуудсан шүү дээ. Хин авсан гэдгийг тэгэл шууд л гадарлаа шүү дээ. Гомбог ажилласаа гараад явахаар шууд даадгийн багс дээ. Тэгсэн нөгөөх нь яг мафууд дээр явж ичиж таарад манай хүү их юм харноо. Одсон чи нөгөө чи яаж тверк хийхийг зааж өгсөн байж байгаа юм чи. Манай хүү ямар тач сэжиг авсан чи яг юу болоод байгааг бүрөө ойлгож чадахгүй хөрх. За тэгээд Чапи мен тверк энтриг бол алдаг боллоо доо. За тоглосон. Ямар тач яг л хүүхэд чи Google-ийн баатар энтриг дуурайгаал айгүй хөөрхөн. Тэгсэн босс бүр байж ядчихна. Хурдхан шиг л буудах энтриг зааж өгöd ажиллаа хиймэр байх чи нөгөөх нь яг л хүүхэд чиг сэтгээд гин томоогүй зангаараа ийм аюултай юмнаас айгаад зүгтаад байна гэж. Үгүй тэр яг л хүн штэ бүр. Нөгөө нэр өгдөг хүүхнөр бүр яг хүүхэд чихээ хайрладаг болцсон болохоор Чапиг өмөрнө. Ёо ингээд робот хүүхдтэй болчвол гоё ч юм уу? Манай гомбо мэнч бүр яг л хүүхчигээ хандаж 9 шидэ юм зааж өгöd өөрөө шинэ ав болсон мэт баярлаа зүид. За гэхдээ тэгээд бүх зүйл ингэж яргалтай байгаад байвал кино удахтай болж штэ. Босс шууд дагуулж гараад хідэн хүнээр түүнийг амар зодуулна. Жинхэнэ ертөнц ямар аимшигтэй гэдгийг мэдрүүлж байгаа юм баг. Өөрхий жаахан хүүгч хэл сэтгэж буй роботыг бүр тамалж өхөн тэр. Арайг зүгцсэн боловч яана гэж болдоо таарч. Таарн хийж энэ муу ч угаасаа л дагаад яваад байсан юм шиг байна.
Бүр атаж төндөө баригдаад ухаан алдсан новч чинь Чапигийн гарын тастаад нөгөө авах гээдсэн юм авчина. Тэгээд дуусахгүй бүр тэр чигтэн Чапиг устгах гэсэн ч хөөх юм арай гэж зогтож амжина гэж. Нөгөө тал Чапигийн мань ээж санаа зовсоор л хөөх. Үгүй бүр яг л ээж болчихжээ. Тэгсэн гаднаас хүн амар бэртчихсэн ороод ирэхийг нараад толгойлогч руу амар уурлна. Угаасаа найз залуу юм байл л дээ. Тэгээ ер нь эхнэрт бол чиний босс вэ нү, бөөс вэ нү хамаагүй штэ. Ална л гэвэл ална. За тэгээд Чапиг чадхаараа л аргадаад үлгэр уншиж өгöd унтуулнаа гэж. Маргаашнаас нь босс бүр аргаа олцсон. Худлаа молго өмхүүлж модон чихэр өгч байгаад буу инээ тэрэ бариулаад авна гэж. Гэхдээ төмөр чихэрч гэх нь зөв юм уу да тий? За тэгээ яалтчгүй хүнээс хит ухаантай юм болохоор маш хурдан сурна. Дээрээс нь робот штэ. Хаан энтрих чинь цөм өшгөлж байгаа юм чи. Дургууг нь хөргөж болохгүй л болж байгаа юм байна да. Алуулна. Гэхгүй юу. За тэгээ босс чинь шаваараа бахархаад хүзөөнд нь бэлэг болгож гин чинтер зөөж өгöd бас л доднуулаад байгаа л те. За тэгээд нөхдөө дээр мэдэр хийж эхлэндээ амар нэг бенз заагаал аваад ирсэн чинь манай робот мэдхгүй юм болохоор нөгөөдхий чинь баахан төмрөөр нүдж байгаад аваад ирнэ. Босс буур тэнийг минь наад машин чинь бүтнээр эрэхтэй байдгийн байгаа встэй л гин. Манай хүн бас мөчөө өөхгүй хэрэлднэ. За тэгээд одоо тэгвэл өөр машин аваад иргээл явуулна да. Манай хүмүүс сурцтай. Буу тулгаал хараал идсэн машинаасаа буу мо бийч энтер гэл бүр олно. За тэгэл баахан л машин дээрэмдэн тий. Эднэр яг гол юмаа дээрэмдэхэд зардал нь болох юмнууд л юм байна л. За энэ хэсэг дээр Чапи хөөрхинийг үгсэн охины биеийг олж харна. Үхэл энтер гэж юу байдгийг ч мэдгүй хөөрхи яг яагаад хөдөлгөөнгүй хөвтөд байгааг нь ойлгохгүй. Тэрийг нь харсан босс амхандаа л үхэл хагцал гэж юу байдгийг тайлбарлахыг гэж байна. Гэхдээ зүүн овчин бас нэмээд олон толон юм хуцчихнөө. Гомбо чамаг шал эвдэрхий биенд хийгээд амлуулсан. Чи баг үхэхэд ойрхон байгаа. Би амхандаа л чамд шинэ бие худалдаж авч өгөхгүй л ингээд хулгай дээрэм хийгээл байгаа. Тэргээл зүүн овш. Ингээд өөрөө амар сайн хүний дур тоглолцож байгаа байхгүй юу? Юугаач мэдгүй хөвгтөөс ялхаагүй гамбаа маань идэхгүй гэд яах вүлээд? Буцаж ирэнгүүтээ эзэн рүүгээ бүр амар уурлаа гэж. Өөрийг нь баг үхтэл болсон төмөрлөө хийцэн гээл бодоод буур. Манай хүү яг аргахдах гэжээл одоо хүнээр бол таталт өгнө гэх юм уу да. Тэгээд унцдаг. Робот болохоор ямар элэг бөөрийн шинжилэлтэй нэвш. Манай хүн л компьютер гаргаж ирээл үзэж тарна да. Тэгээд угаасаа ганц компьютероор болно ч юу аах вэ? Манай хүн компани руугаа Чапиг чирээд аваад орно. Тэгсэн чинь болдоо балаа чинь бас л хүлээгээд нуугдаад байж байна. Энэ кинон дээр гардаг хорон санаатай нөхдүүд ер нь амар завтай гараад байх юм аа. Байнг дагаал оцсон орсон газар болгонд нь эргүүтэй л байж идэг. Яагаад мэдсэн юм шиг хүлээгээд байж байсан юм бол гэсэн чинь анхнаасаа л Чапи бас бусад гамбаа нарын асуудлын гол эзэн нь энэ муу байсан байж. Ганц Чапи ч биш. Бусад бүх манай хүний бүтээсэн роботууд гажигтаад эхэлсэн юм байл л. Бүх роботууд эргүүтэй дагаар яах вүлээ? Яг зөв. Ямар ч гарцгүй болсон хитэн хамаг бүдүүн дарга нар болдогийн роботыг хүчээр ашиглана. Үнэн зэвүүн гараа тэгж яагаад бас. За тэр ч яах. Манай хүн тэгээд азар ямар тааж Чапиг ол аварч чадсан шүү. Сэрэнгүүтэл хоорондоо тэрвэрлдэл мөн байна охин минь үрэн байна мөн байна гэж баг ойлгох нь холгүй. За тэгээд тэр хоёр гарах гэж байтал Чапи нөгөө гамбагийн роботуудад итгэдэггүй болохоор өмсөлчихвэл удирдах болдог шлемийг харж хаад энэ л миний биеийг аварна энтергээ тэнэгтээд уннаа. Тэгээд аргагүй дээ. Угаасаа жаахан юм болохоор юмны учир ойлгохгүй. Тэгээд дээрэс нь муу босс ч биш бөөс чи хүүхдийн толгой эргүүлээд хайцсан. Хүүхэд л юм да тий. Гомбо мэн амхандаа л учир начрыг нэлээд хахад өөрийнхөө зүтгэл юм. Гомбо мэн чиний оюун санааг чинь шилжүүлэн энтер гэдэг баг боломжгүй гээд байхад л манай аав тэр нь чаваас босс надад шинэ бие авч өгнө гэсэн тэргэл эргүүтэд унна. Нам цохиод ундахчихсан. Даанч барахгүй юм да тий. За тэгээд угаасаа ярилцаад бүдэхгүй болохоор болдогийн шилэмиг аваад гарлаа да. Манай хоёр энэ зав амтан сонсоод сууж байгааг яаж мэдхэлээд энэ бүхнийг сонссон болдоо одоо л нэг юм Чапи яг үнэндээ бараг л хүнээс ялгархааргүй шал өөр роботыг ойлгох юм дэр. За тэгээд угаасаа хүнээс хэдэн 100 дахин ухаантай амтан чинь өвшөө төмөр чинь жаахан оролдоод л нөгөө авч гарсан юмныхаа учрыг нь оолж интер. Гэхдээ хүн түүнийг бүтээсэн гэхээр бүр гайхалтай. За тэгээд манай хүн чинь бүр ээжийнхээ оюун санаа копидох туршилт энэ бүр явуулаад тэр нь бүр амжилттай болоод гал. Энд ч тэгээд хөрхөж Чапит маань өөрийнх нь ч гэсэн оюун санааг өөр бие рүү шилжүүлж болох юм байна гэдэг итгэл өгчнөө.
Тэгэд ганц л зүйл дутуу байгаа нь юу гэхээр шинэ бие. За тэгээд сурсан юмыг сураар боож болох ш манай хүн шинэ бие дээрэмдэлгийн шүү. Нөгөө хамуудыгаа аваад явлаа да. Бусад гамбаа нарыг зөөж байсан машин руу дайрчуурал түс тас. Энэ үеэр манай хүн бүх роботуудын гажигтаад байсан ганц шалтгаан нь ажлын хамтрагчийн хорон санаа гэдгийг мэдчихэд амар ууртаа болдоо дээр очиж таарна. Яг сайхан хэрүүл хийж байсан чинь чапигийн дээрэм хийж бөө бичлэн зурагтаар гарч ирээд юу хэрүүлэх та гацж байгаа юм чинь. За тэгэл юу ч гэсэн дарга дээр очиж бүх алдааны эзэн болдоо байсан гэдгийг хэлэх хэрэгтэй гэдээ явтал болдоо өрчнө гэж чапигийн бичлэгийг даргадаа үзлээд наа чи гомбогийн эсрэг одоо бүр арай дэнтнэ. Би л очиж бүх зүйлийг зогцуулахгүй бол нэтэргээд солиорсоруугаад сая л нэг юм робто хөдөлгөх эрхээ авлаа. Ийш хөөрхий. Гүй минь чих хүлээсэн те баг өрөвдчихл. За тэгээд болдоо робто асаагаад амьлуулаад чих юм уу? Чапиг устгана гэж явлаа да. Нөгөө талд мөнгө авах ёстой боосон чапита нөгөө хэдэн үлбүр нь цуг явж байгааг хараад бас аазгань хөдлөд нөгөө хэд дээр очиод мөнгө авахын хажуугаар цуг хамтарч ижлээ. Тэр гэсэн чинь чапита болцсон идчих бүр давраад ямар мөнгө энэ гэж байгаад бас л төс тас бишээ буудалцсан юм байна штэ. Зодтолтоогүй шүү. Тэгсэн чинь чапи юун тулаанд оролцох өөрийг нь хуурч явсан гэдгийг мэдээд бүр шок. Юу шин бие авах энэ төр өрөөл дарах гэж ашиглаж байсан юм байна гэдгийг мэдээд аав гэж бодож итгэж байсан хүндээ туйлын ихэр урам нь хугараад зогсож байгаа нь. Хөөрхийд. За ингээд өжөдөл болдоогийн робот ирээд эргэн тойрноо ястаалан хядаж эхлэндэ. Энэ үеэр нь гомбо бас ирчихсэн байсан чинь айгаад бүр тийлд. Амханда даргада бүх юма ардаас нь орж тайлбарлаад энэ балаагийн роботыг буцаах тушаалтаа ирсэн юм байна л. Одоо тэгээд энэ дутуугийн синдромтой баачка юу гэж л тэгээд болоод байж явахд. Тэгээд гомбо яг алуулах гэж байсан чинь манай чапи амар үсрээд л үнэн сүртэй гарчиж байгаа юм чи. За тэгэл алдсан да. Манай хүсэрч дээр нь гараад баахан бөмбөг биен дээр нь нагаал. Яг сайхан кнопо дараа дэлбэлэх гэж байсан чинь амждаггүй. Хөөх юм баахан буудуулна. За тэгээ чапи энтер орж ирээд бүр уур нь хөрсөн болдоо чинь бүр галзуураад эргэн тойрноо сүйтгэж эхлэнэ. Тэгээд бужигнуулж байгаад гомбог манд буудаад шархтуулчихна. Хөөх их завцсан юм тийм аа. Нөгөө хэд минь амхандаа зүгтах гэж хичээсэн боловч боос нь алуулан галдаад чапигийн маань ээж найз залуугаа авраа урдуур нь ороод буудуулчих. Гүй хөөрхий чапигийн маань ээжээс өөрцгөө ганц хүн ингээд л үхээд өгнө гэж. Бусд нь ч үхэхийн даваан дээр манай хүн л амжиж хөөрхий кнопо даран дэлбэлж бусдыгаа аварна. Гомбог яг үхэх гэж байхад нь робот руу ой санамжийг нь чапи шилжүүлэн түүний биеийг биш юмаа гэхэд ой санамжийг нь аварна. Ингээд л гомбо нэг боллоо доо. Киноны хамгийн гоё хэсэг нь тэд бүгд чапигийн ээжийг оршуулж байхдаа биен дээр нь өмнө нь хуулсан ой санамжийг тавьж уугаар харагдана. Ээж нь ч гэсэн робот болон төрнөө л гэсэн үг. Химэл оюун ухаан хөгжиж буй одоо үед бол ийм ертөнц тийм ч хоол санагдхаа байсан цаг үе. Ихэнх тохиолдолд химэл оюун ухааны гаргаж болох л айцт үр дагаврыг харуулдаг бол чапи киногаар багхан ч гэсэн байж болох сайн талыг нь харуулan маг урнаар кино хийж. Миний хувьд л энэ киног маш өндөрөөр үнэлнэ. Харин та нар комент хэсэгт ичээрэй. Серимол электрон барааны эхлэлгүүр нь 11-р сарыг дуустал бүх бараандаа 5-50% хямдрал зарласан байна. Та яраарай. 75 99 Серимол